Coca-Cola-нд ямар ч давуу тал байхгүй болохоор данаас сөрөг талуудыг ярьж байгаа яа гэд хэлчих юм уу. Нэг глаз Coca-Cola-нд 10 албах сахар. Энэ 39 г сахар. Та тэнцэнэ. Та. Сайн мэцхан уу, шинэ 7 оны минь марлаа байна. За та нар маань ерөнхийдөө Coca-Cola-г хэрэг хэрэгжилж байна да. Хэрэгэлдэг бол энэ нь ямар сүр нөлөөлдөг мэдэх үү? Хэд хэдэн фактуудыг танд хүргэе. За тэгэхээр нэг глаз Coca-Cola-нд 10 албах сахар буюу 39 г сахар агуулгадаг гэсэн үг. Тэгвэл Coca-Cola-г хэрэглэснээр Coca-Cola дотор байдаг хүчлэг чанар нь таны шүдний паалан гэмтэж, шүдний цоорл болон шүдний шарлалт гэх зэргийг үүсгэдэг гэсэн үг. Бас шингэн сахарын хэрэглээнд бидний тархалтыг 25% нэмэгдүүлдэг бөгөөд магний болон кальцийн нутагт оруулж идэг. Үүнээс цаашлаад бидний зүрхний үйл ажиллагаа 30%-аар бүр бууруулж идэг гэсэн үг. Тэгэхээр бид нэр өдөр тутамдаа хоолцсны дараа хоолоо шингээж ингэсэн шалтгаанаар колог маш их хэрэглэдэг шүү дээ. Энэ нь биднийг цаашлаад буруу дадлд сурах бөгөөд бүр үүдээд түүнээсээ хамааралтай болох донол гэх зүйлсийг үүсгэж идэг. Тэгэхээр бид нар хоолцсны дараа үнэхээр шингэмээр байвал дасал хөдөлгөөн хийх, эсвэл хоолцсны дараа 30 минут янз бүрийн шингэнгүй хоол хүнсийг хэрэглэхгүй байх нь зөв байдаг гэсэн. За Coca-Cola-г маш их хэрэглэн бидний биед одоохондоо сөрөг нөлөөнийг үзүүлэхгүй байгаа ч гэсэн цаашаа даамжраад буюу бид нөх хөгшсөн үед энэ бидний биен дээр ил тод гарч ирнэ гэсэн. Жишээлбэл ясны сэргэлт үүсэх, зүрх судасны өвч юм уу, эсвэл хор тавдар үүсэх магадлал ч гэсэн өндөр байдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар өдөр тутамдаа аль болох газтай унаанаас татгалзаад усаа төлхөө уугаад хэвшиг нь бидний эрүүл мэндэд маш их хэрэгтэй шүү. Чи өдөрт заавал нэг удаа Coca-Cola хийвэл энэ нь донтол үүссэн гэсэн үг шүү. Тийм учраас аль болох газтай унаанаас татгалзаад эрүүл зүв байхыг хичээгээрэй. Энэ 7 хоног та бүхэндээ хэлсэн марлаа байла. Дараа 7 хоног уулзтлаа. Түр баяртай. Би бол яг Coca-Cola донтчихсэн нэрээсээ. Би нэг тийм сонсчихсан байхгүй. Одоо хүний нөгөө юм хэрэглэх хүсэл байж тээ. Ерөнхийдөө нэг 3-7 минут үргэлжилдэг гэж байгаа юм. Тамиг татах ч юм уу, муу зуршилтай хүмүүс ч юм уу те. Кола уух, буруу хоол идэх ч юм уу. Яг тийм зуршил төрсөн үедээ яг 7 минут л гэсэн хангалтайг сонсчихсан байхгүй. Тэгээ яг бид цаг араал 7 минут ингээл гүрийгээл тэгэхэд л ингээ хүсэл алга болчихдээ.